Тэжлэх юм лүү. Тэстэй зүг арах шүү. Одоо яг цар тахлын үед эхлэхээр л болоо. За биш. Шинэ сар эхлэхээр л болоо. Шинэ үеиг нэ. За тэгснэ за иршил болчихчих юм билүү дээ. За магадгүй шинэ 7 хоног эхлэхээр болоо. Гэтэл хоош нь тавиад иж магадгүй. Тэгэхээр яг сая инфлюний нэгдүүдэд бид яг энэ цар тахлын үед бол өөрсдөндөө яг энэ нэг ашигтай эерэг байдлаар нь одоо ашиглаад энэ цаг хугацааг тэгээд ялангуяа гадны улсын бас хэлийг бас сурах юм боломжууд бас байт юм шүү. Тийм ч учраас студидтэй англи хэлний багш Солонгыг хүрсэн байна. Өглөө нэм сайхан амруу. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Ер нь таны хувьд анзаарсан уу? Танай оюутан залуучуудын хувьд ч юм уу? Ер нь ингээд шинэ хэл сурахдаа хойшлуулах тохиолдол ер нь хэрэг байдаг болоо. Нэг анзаарсан уу? Энэ ганцхан нөгөө хэл сурч байгаа хүмүүсд ч биш ер нь монголчуудад гардаг төгөөмөл алдаа хаа. Тийм. Тэр ерөнхийдөө альва нэгэн зүйлийг эхлүүлэхдээ бид нар айгүй хойшлох гээд байдаг. Яг өнөөдөр эхлэх нь хамгийн чухал байдаг байна. Тийм. Тэр хойшлоо бүгднийг хойшлуулж тавьж байгаад яг одоо л хэлэхгүй бол хөрхийн их юм бэ тийм үстэй. Хинч таны өмнөөс англиас сурахгүй учраас. Тэр чипийг хүлээвэл ч бас нас өрөхгүй. Шууд толгойд ингээд суулгачдаг чип бол яригдаад байгаа. Гэхдээ тэрийг хүлээгээд ирэх. Тий. Хамгийн гол нөгөө нэг тууштай өдөр болгон давтамжтайгаар цэжлэх нь хамгийн чухал байдаг. Энэ дан ганцхан одоо юу гэдэг санааны цэжнийхээ пангаар ярьж байгаа юм биш. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүн альва нэгэн зүйлийг дадал зуршил болгохын тулд 7-оос 21 хоног шаарддаг. Тэгэхээр та зүгээр л хамгийн ихний алхамчин бол эхэлчих. Тэгээд түүнийгээ 7-оос 21 хоногийн дотор яг давтамжтайгаар давтснараа эргээгээд энэ маань дадал зуршил болоод яг тэр цаг хугацаадаа та тэр зүйлийг хийдэг болчихвол хэл сурахад бас нэг том алхам болох байх. Тэгэхээр бид альва хэлийг одоо сурахад хамгийн чухал зүйлсийн нэг бол яа харахгүй үг жижиг байдаг. Тэгэхээр яг энэ цар тахлын үед бас үнийг яг түрүүн эрхээ хэлснээр бид эерэг одоо тал руу нэргүүлээд тэгээ гэртээ яг энэ нөхцөл байдал ашиглаад англи хэлийг одоо гэрийнхаа нөхцөлд хэрхэн үг жижиглэх талаар зөвлөгөө өдрөх байгаа тийм. Аха тийм ба. Ер нь бол ингээд хувь хүнээс нь шалтгаалаад их олон тийм аргууд байдаг уу? Яг зөв. Альва нэгэн одоо үгийг цээжлэхдээ хамгийн чухал зүйл нь үгийн сонголт гэдэг. Манайхан нөгөө үгийг цээжлэхдээ хамгийн том гаргадаг алдаа нь ингээд таарсан үг болгоноо цээжлэх гэдэг. Тэгэхээр таарсан үг болгоноо цээжлэн гэдэг маань та ингээд мөрөөдлийн байшингаа барих хичээлээ гэж бодоход зүгээр ингээд таарсан одоо замдаа таарсан блок одоо юу гэдэг топи бүгднийг наваад гэрийнхээ гадаа ингээд овоолол байгаа гэсэн вирусыг хэрэглэхгүй. Тэгэхээр таны гэрийн гадаа яг өнөө байхын тийм яг л нөгөө барилгын хог аягт цуглуулахтай адилхан болчихно. Тэгэхээр үг цээжлэх гэдэг нь хамгийн чухал гэдэг нь яг юунд байгаа юм гэхээр салбарын үг хэллэгийг давтамжтайгаар системтэйгээр цээжлэх нь маш чухал гэж байдаг. Зүгээр ингээд таарсан үг болгоноо цээжлээд хахаар урт хугацаанд хүмүүс маань ядарчдаг байхгүй юу? Үе ямар ч бүтэхгүй юм бэ? Тэгэнгүүт нөгөө өмнө нь цээжлсэн үгнүүд нь мартагдаад эхэлчихдэг байгаа. За тэгээд үг цээжлэх хамгийн шилдэг арга гэж юу нь бол байдаггүй. Хүмүүс одоо юу гэдэг ирэхэд таарсан одоо нэг арга нь чам таарна гэж байхгүй тийм ээ манай инфлюнэ таарна гэж байхгүй. Тэгэхээр яг өөрийнхөө сурах арга барил таарсан аргыг сонгоод илүү үр дүнтэй байдаг урт хугацаанд. За тухайлбал бол юу гэдэг visual гэдэг маань ихэвчлэн нөгөө нэг хараагаар цээжилдэг хүмүүсийг хэлдэг. За энэ нь болохоор нийт хүн амын 65%-ийг одоо эзэлдэг юм байлаа яг хараагаараа сурдаг хүмүүс нь. За auditory буюу нөгөө сонсож цээжилдэг хүмүүс гэдэг. Тэгэхээр юу гэдэг ямарваа нэгэн байдлаар та одоо ингээд илүү нүдэрээ харахаас илүү тэгэхээр хин нэг ингээ хийлэнгууд тэр баримтыг илүү цээжлэж чадаад байдаг бол та чихээрээ сонсож цээжилдэг хүн гэсэн үг. Хоёрт нь verbal буюу ярихаараа илүү сайн цээжилдэг. За тэгэхээр ярихаараа гэдэг маань зүгээр нэг ингээ сонсоо бичиж цээжлэхгүй мөртлөнгөө хин нэгэнд наадах чинь тийм утгатай үгштэй гэд хэлэхээрээ илүү цээжилдэг хүн байдаг. За нөгөөт нь кинестетик гэж одоо бүлэг байдаг. За энэ маань болохоор энэ гурван бүлгээс арай илүүтэйгээр тийм физикал орчинд орж нэг үг цээжилдэг хүмүүс байдаг. За тухайлбал ингээд зүгээр ингээд алим гэдэг үгийг цээжлүүлэх гэж байгаа бол та яг алим бариулаад за энэ алим шүү гэж хэлчихвэл цээжилж чаддаг. Илүү нэг тийм байр жимийг сурдаг хүн гэсэн. Бодтойгоор юм байна. Тийм бүр илүү бодтойгоор. За зүгээр нэг энгийн одоо lemon гэдэг үг байлаа гэж бодоход lemon гэж сонсоод үзээд амаараа хилээд цээжлэхгүй бол та ингээд лимоныг барингуудаа lemon гэж цээжлэхтэй яг адилхан гэсэн. Тэгэхээр бүх зүйлийг барьж чадахгүй болохоор энэ кинестик төрлийн хүмүүс маань хөвчлэн нөгөө хамтрагчтай хамт үгээ цээжлэх илүү зүгээр гэдэг. Одоо юу гэдэг ингээд яаж ч энэ одоо гурван аргуудыг хэрэглээд цээжилж чадахгүй байгаа бол нэг партнер олоод партнертайгаа цуг ярилцаад ингээ явахаараа илүү үдүнтэй гэсэн. За дараагийн слайдыг тавья. За түүнээс өмнө нэг зүйлийг тодруулчих. Юу гэхээр үзэгч нар бас яг дагаад саяны дөрвөн төрлөөс аль нь вэ гэдгийг бас ингээ бодоод авчихвал зүгээр байна. Энэ хамгийн чухал. Тийм ээ. Жишээ нь миний хувьд бол шууд хамгийн түрүүнд яг хараагаар буюу яг ингээд шууд зургаар ингээд зээлжтэй. Инхлүүний хувьд миний хувьд ч гэсэн яг тийм харж ирнэ зээлжлээ. Хүн амын нийт нөгөө 65% нь хараагаар. Төөлч 65% орчих юм байна. За үсэлээ. Тийм сонсголоороо цэжилдэг хүн 30% байдаг. Кинестик болонгоо 5% нь эзэлдэг. Тэгэхээр тэднийг ховор хүмүүс. Тийм байна. Тийм.
За ингээд нөгөө үг цээжлэх аргын тухайд болонгууд нөгөө маш олон төрлийн аргууд байдаг. 7-оос 8 бүр зарим тохиолдолд 10 ч болчдөг. Гэхдээ яг үндсэндээ бол яг 4 арга байдаг гэж миний хувьд бол үздэг. За хамгийн ихний арга болохоор листийн арга гэж байгаа. За листийн арга маань ихэвчлэн нөгөө нөхөн амын ихэнх хүмүүст зориулагдсан боيو 65% хараагаараа цээжилдэг хүмүүс илүү тохиромжтой. За энэ листийн аргыг бэлтгэх одоо ер нь альва ямар ч одоо үг цээжлэх арга байсан бэлтгэл ажил нэг хэсэг байнга давтаж харах нэг хэсэг гэсэн хоёр одоо алхамтай байдаг. Тэгэхээр чи яг ямар сурах арга барилтай гэдгийг олцсон бол эдгээр аргуудын аль нэгийг сонгохыг одоо би хэлээд өгнө. Тэгэхээр сайн анхаарал татсаарай. За листийн аргын хувьд болохоор зэрэг ихэвч нөгөө хараагаараа цээжилдэг хүмүүс. За тэгээд бэлтгэлийн хувьд болохоор зэрэг мэдээж үгээ сонгохдоо та аль болох өөрийнхөө ажил мэргэжилтэйгээ уруулаад тухайн салбарын чиглэлийн өгнүүдэд хэрэгэл цээжлүүл илүү үр дүнтэй. Тухайлбал та хоёр маань одоо сэтгүүлч хүмүүс байгаа тий. Тэгэхээр сэтгүүл зүүн үг салбарын өгнүүдийг илүү түлхүү олж сонирхоод цээжлүүл илүү үр дүнтэй. За ингэж хийхдээ нэг лист нь болохоор 25-аас 30 үг өдөрт байхад нормал байдаг. За тэгээ 25-аас 30 үгийг та бүхэн маань ирээдүйн сайхан шинэ үгийн дэвтэр гаргаад нэг талдаа сайхан үгээ бичээд нөгөө талдаа орчуулга бичээд за орчуулга хэрвээ бүр илүү өөртөө одоо нааж үлдээ гэвэл англи өгүүлбэрт оруулаад бичих нь бүр илүү үр дүнтэй. За тэгээд ингээд бэлтгэл хугацааныг 25-аас 30 үг дээр хайлт хийхэд нэг 15-аас 20 минут зарцуулагдана. Тэгэхээр үлдсэн цаг хугацаанд нь таад маань хизээж хийжлэх юм гэхээр нөгөө завтай ч юм шиг, завгүй ч юм шиг цаг хугацаанууд ашиглана. За машина барьж байхдаа гэлчүүд буруудчихдээ болоо. Тэгэхээр аль болох нөгөө өглөөс сэрээд одоо уцаа авахын оронд нөгөө үгийнхээ дэвтрийг эргүүлээ харж байгаа. Эсвэл нөгөө хамгийн нөгөө best record-ууд хаана нэвдэгдэг вэ? Та хоёрын бодож байсан нь тоглоомын хамгийн best record-ууд наад өрөө гинэ. Тэгэхээр яа гэж нөгөө нэг тийм биш үү? Нөгөө яг нойлын өрөөнд нөгөө ингээд limited space буюу нөгөө хязгаарлагдсан орчинд оронгууд хүн хамгийн их анхаарал төвлөрдөг. Тэгэхээр тэр үед нөгөө үгээ цээжлэх нь хамгийн одоо үр дүнтэй байдаг гэсэн судалгаа бас гарсан гэдэг юм лээ. Маш алдартай зохиолчнууд бас мундаг тийм том зохиол номнуудыг нойлынхаа одоо угаалгынхаа өрөөнд уншиж дуусгасан гэдэг бас статистик байт юм биш үү? За тэр үнэн байна. Тийм шиг байна тий. Яг энэ яг нөгөө хэлэн дээр ч гэсэн бас гарч ирдэг. За дараагийн арга болохоор энэ флаш карт арга байгаа. За энэ хөө флаш картын арга маань болохоор бас нэг ийм төрлийн хүмүүс байдаг. Хийгээд ерөөсөө цээжлэгддэггүй. Тэгээд нөгөө айгүй удаан ойлгоод удаан мартдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс дахад энэ флаш карт арга хамгийн чухал одоо үйл дүнтэй байдаг. За флаш картын анхны нэг сул тал болон давуу тал байгаа. За тэгэхээр сул тал нь болохоор хийх гэж маш их цаг зарцуулдаг. Давуу тал нь олонгууд чи хийж явах явцдаа баг үгийнхээ 50% цээжилчдэг. За тэгэхээр харж байгаачлаа энэ флаш картанд маань болохоор зэрэг гадуур бас нэлийн зарагддаг болсон байгаа даа. Та бүхэн ямар ч нөгөө stationery store буюу бичих хэргийн дэлгүүрээс бол худалдаж авах боломжтой. За тэгээд флаш картын нэг талд нь та үгийн англиар бичээд нөгөө талд нь болохоор тухайн үгийн орчуулга мөн эргүүлээд одоо тухайн үгийн форм буюу үгсийн аймгийг нь за тэгээд өгүүлбэрт оруулаад бичих боломжтой. Таны англи хэлний төвшин яг аль төвшөнд байгаагаас шалтгаалаад листийн аргач, флаш картын аргач ер нь ямар ч аргыг хэрэгэлсэн таны нөгөө хичээл одоо үр бүтээмжтэй байдал нь танаас өөрөөс чинь шалтгаалдаг байгаа. За тэгээд флаш картын аргын нэг 25-аас 30 үг бэлтгэхэд дор хаяж нэг цаг болно шүү. Тэгээд цаг болоход нэг давуу тал нь та 50-ыг аль хэзээ цээжилсэн байна. За тэгээд манай нэг оюутан надад нэг гой санаа гаргаж өгсөн нь нэг 3 хайрцаг бэлтцсэн. Тэгээд тэр 3 хайрцагт нөгөө флаш карта хуваарлаад хийчтэй мэлээ. Тэгээд цээжилсэн флаш картуудаа болохоор гаргаад өөр тийшээ хийгээд мэднэ, мэдгүй, эргэлзээтэй гэсэн 2 хайрцагтаа л нөгөө эргүүлдүүлээд идэв юм лээ. Яг энэ нөгөө нэг жоохон орчин үед нэг жоохон амар тийм материалистик юм шиг ингээм амар их нүрт болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг утас руугаа хөрвүүлдэг Quizlet гэдэг аппликейшн байдаг. Тэгэхээр та маань заавалчгүй ингэж нөгөө цаасан дээр бичихгүйгээр утасныхаа Quizlet гэдэг аппликейшнийг ашиглаад өөрөө өөрийнхөө нөгөө одоо үгсийн одоо аппликейшнийг баг үүсгэж юм гэсэн. Тэгэнгүүт тэр Quizlet гэдэг аппликейшн маань чи өгөө орчуулна яаж л хийх чинь чиний өөрийн дур. Тэгээд дараа нь тэргээ тоглоом болгоод бас ингэ тоглолцдог. Тэгэхээр чи ерөөсөө Instagram, Facebook ухахыг хүсэх болгондоо нөгөө Quizlet аппликейшн эргүүлээд харчихна гэсэн үг. Харин. Энэ айгуу даваа талтай. Ашигладаг. Тэгээд энэ чинь гадаад аппликейшн тэгээд үн төлбөргүй байж байгаа шүү дээ. Тийм үн төлбөргүй. Энэ маань өөрөө нөгөө free application байгаа. За бас нэг юм хэлгээд одоо сүүлийн үеийн судалгаагаар ахуйлаг гар утсандаа зарцуулдаг цагийн хэрэглээ маш их болж байгаа. Бүр ингээ өсөж байгаа гэсэн тренд ажиглагдаж байгаа. Тэгээ хамгийн сүүлд нэг хүн одоо өдөрт гар утсандаа хэдийн цаг гар утсныхаа зөвхөн дэлгэцийг ширтгэхэд хэрэг цаг зарцуулдаг гэж бодож байна. Хоёроос бага асуулт асуусан.
Нилээн ихсэж Харин байсан. 5-6. Яг зөв. Эсвэл 5.4 цаг гэж гарсан байна. Тэгэхээр тэр 5.4 цагт бид нар утсандаа зарцуулдаг. Гэтэ юу яадаг вэ? Зөвхөн Facebook, Instagram, өөр social application-ыг хэрэглэдэг. Тэгэхээр тэрнийхээ ядаж 2 цагийг нь энэ flashcard-ын Quizlet application дээр зарцуулаарай гэж хүсэж байна. За. Тийм шүү. Тий. Тэгээ гол нь нөгөө нэг энэ flashcard-ийн араад нэг анхаарах хэрэгтэй юм. Нөгөө нэг ерөөсөө аль болох нөгөө ойр орхон давтаад байх хэрэгтэй байдаг байгаа. Гэтэ цаг ерөөсөө одоо өглөөний 5 цагт эсвэл шөнийн 3 цагт хизээж бичиж өгч зэжлээрээ. Яг тэр тэр маань нөгөө чиний өөрийн normal habit биш болохоор одоо дадал зуршил биш болохоор явандаа ингээл алгаа болчихно. Тэгэхээр яг нэг завцаа юм шиг, за өвөөч юм шиг тэр цаг үеуд дээрээ үргэлж утсаараа одоо үгээ харж зэжлээрэй гэж зөвлөж байна. За дараагийн арга маань болохоор imagination гэж арга байгаа. За imagination гэж арга маань төсөөлийн арга. За энэ хүү төсөөлийн арга маань болохоор бас давуу тал мөн сул талтай байдаг. Гэхдээ би илүү imagination аргыг логик талдаа илүү зэжлээрэй гэж хүсдэг. За тэгэхээр imagination аргыг ихэвчлэн дунд түвшний хүмүүс илүү хэрэглүүл зүгээр. За яагаад гэх юм бол ямарваа нэгэн одоо англи хэлний үг маань homonym буюу нэг үг нь хоёр утгаар илэрхийлдэг. Тухайлбал fan гэдэг одоо sense гэдэг үг байлаа гэж хатгаад нэгдүгээр утга нь sense, хоёрдугаар утга нь хэм бэлээ fan Шүтэн бишрэгч. шүтэн бишрэгч. Тэгэхээр шүтэн бишрэгч энэ sense хоёрын хооронд ямар нэгэн уялдаа холбоо байна уу? Логикийн хувьд байхгүй. байгаа мó. Сонин богоог ингээ хаалт ингээ харангууд монголоор бодонгууд энэ ямар ч уялдаа холбоогүй юм шиг те. Гэтэл яг ингээ бодонгууд sense маань өөрөө төв цэг дээрээ төвлөрч эргэлддэг. Тийм аа. Нөгөө тал нөгөө тал нөгөө шүтэн бишрэгч чи яадаг вүлээ яг тэр шүтж байгаа хүнийг тойрж эргэлддэг. Тэгэхээр яг энэ нөгөө физик хөдөлгөөнөөрөө энэ хоёр маань яг нэг утга илэрхийлж байгаа учраас энэ маань fan нэг тал шүтэн бишрэгч нөгөө тал sense гэсэн утгыг авч идэг. За бас нэг жишээ бас дурдах юм бол liquid гэж үг байгаа. Liquid шингэн гэсэн утгатай үг те. А нөгөө тал liquid acid буюу хөрвөх чадвар гэсэн утга болдог. За тэгвэл та хоёр юу гэж бодож байна? Шингэн хөрвөх чадвар. За манай үзэгчид ч гэсэн бас бодоод үзээрэй. Шингэн хөрвөх чадвар. Усч угаасаа тийм хөрвөх чадaltaй. Гурван төлөвлөлтөө хангалттай ингээд одоо хөрчдөг те. Бас бид нэр шингэн зүйлийг бөөрийнхий савнд хийвэл ямар хэлбэр таа? Бөөрийнхий болно. Дөрвөлжин савнд хийвэл дөрвөлжин болно. Тэгэхээр яг энэ маань өөрөө зовхгүй одоо өөрийнхөө одоо хэлбэрийг сольж чадж байгаа шалтгаан нь хөрвөх чадвар. Тэгэхээр альва англи үгийг та бүхэн маань цээжлэхдээ ялангуяа нэг үг нь нэгээс хоёр утгатай үг байх юм бол логикоор жоохон бодоод үзэхэд хангалттай байдаг. Тэгэхээр энэ бол хөвч нөгөө дунд түвшний хүмүүс илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр альва нэг үгийг бид нар одоо юу гэдэг яг liquid гингууд шингэн нөгөөт нь хөрвөх чадвар. Яахлаараа ингээд ийм хоёр өөр үгийг ингээд заавчдаг байна гэж боддоо зүгээр л нэг жоохон логикийг гаргаад олохчод илүү амар байгаа даа. За тэгэхээр imagination-ийн хувьд олонгууд нөгөө илүү нөгөө төсөөлөн бодох чадвартай нөгөө кинестик төрлийн хүмүүст илүү тохиромжтой. Нөгөө 5% чинь илүү тохиромжтой байдаг байгаа. За хамгийн төсөөлийнх нь болохоор reading translation аргыг шинэ үг зээжлэгтэй холбогдуулсан. За хүн болгон олон улсын стандартчлагдсан шалгалтанд бас бэлддэггүй. Хамгийн гол зүйл нь болохоор зэрэг ингээд нөгөө яваандаа ингээд уншлагаа сайжруулах, хэлээ сайжруулах гэсэн үнд хамгийн чухал байдаг. За тэгэхээр reading translation аргын гол зүйл нь ерөөсөө өдөр болгон тогтмол хийх нь чухал гэж байдаг. Тухайн одоо өөрийнхөө төвшин таарсан номыг сонгож аваад тэр номоо уншихдаа мэдгүй үгнүүдээ яг энэ тодруулсан шиг ингээд тодруулаад арчуулаад явхад илүү үр дүнтэй байдаг тийм. Энэ маань болохоор жоохон тойроо замыг сонгосон юм байл хэлээ зүгээр. За дараагийн слайд руу. За тэгээ түрүүний миний хэлсэн үг цээжлэхэд хамгийн том монголчуудын гаргадаг алдаа нь нэг 7 хоног бүр ингээд амар нухаж нусж байгаа тэгэл хайчдаг. Хамгийн гол зүйл нь болохоор нөгөө давтамж байж байдаг. Та одоо юу гэдэг хамгийн ихний нэг үгэн дээр одоо ингээд нэгдүгээр өдөр дээр шинэ 10 үг цээжлээ гэж бодоход энэ маань ингээд forgetting curve гэдэг маань марталтын одоо мөрөө гэсэн. Та ингээд юу ч тэр үгээ дахиж харахгүй бол ингээд бараг нөгөө 100%-ийнхаа бараг 0% нь л үлдчихдэг. Та нэг өдөр 100% зэглэлээ гэж бодоход тий 4-5 хоногийн дараа гэхэд бараг 90% нь мартчихдаг. Тэгэхээр бид нэр дунд нь дор хаяж 2-3 удаа яах нь давтаж өгөх хэрэгтэй болдог. Тэгээ давтаад өгөнгөд бид нар яадаг вэ? Эргээгээд нөгөө цээжилсэн өгнүүдийнхаа ихэнх нь одоо санаж идэг. Сэргээждэг бахан сэргээждэг гэсэн үг. За тэгэхээр нөгөө яг түрүүний өмнө нь надад хэлсэн шиг өөрийнхөө нөгөө сурах арга барилдаа тохирсон яг аргаас сонгоод гол нь давтамжтайгаар хийвэл их зүгээр. Тэгээ бас нэг анхаарах хэрэгтэй зүйл нь хүний яг 24 цаг яг нөгөө бүх цаг нь ингээд
багтцсан байдаг байхгүй юу? Одоо бүр завгүй. Тэгээ дээр нэмээд үг цээжлэх цагийг оруулах гингууд хүмүүс за бараг худлаа гэд амжихгүй ингээ хойшлуулцдаг. Тэгэхээр аль болох нэг зүйлээ хасаад нөгөө зүйлээ оруулах буюу power of habit-ийн хүчээр хэдүүлээ яах хэрэгтэй бах нь. Аль нэг хэрэггүй зүйлээ хасаж хаяад шинэ үг цээжлэх хичээлийг илүү оруулж өгвөл илүү үр дүнтэй байдаг. Тэгээд яг тогтсон цаг хугацаанд байнга нөгөө яадаг бах нь давтаад явах хэрэгтэй гэсэн үг. Дор хаяж нэг өдөрт нэгээс 2 цаг байхаа тэгэл тавчна дөө. Яаж хамгийн түрүүнд үйл байх юм. Ганц нэг юм. За. Дараагийн хугацааны нэрүүлээд байгаа. Тийм. Энд би нөгөө нэг бас нэг анхааруулах хэрэгтэй хүүхдүүдийн нэг юм хэлчихсэн. Олон улсын стандартлагдсан шалгалтанд нөгөө манай оюутнууд надад аягүй манай шавнар надад аягүй хэлдэг дандаа буруу алхам гаргацсан байдаг. Яг өөрийнхөө төвшөнд мэдгүйгээсээ болоод нөгөө үнэтэй шалгалтанд очиод бүртгүүлсэн байдаг. Тэрнээсээ болонгуудаа ганц 2 сарын хугацаанд юу агаад идэггүй нөгөө ингээд шалгалтандаа бэлтгэсэн ингээд дайраад байдаг. Тэгэхээр чи яг одоо ямар төвшөнтэйгээ мэдж байгаа болвол яг хэрэг хугацаа IELTS-ийн одоо 7 хоног авахад хэрэг хугацаа зарцуулдаг гэдгээ мэдчихвэл хизээ бүглэхээ санджин гэсэн үг байна. За тухайлбал pre-intermediate буюу анхан тон төвшөнтэй хүн бол IELTS-ийн 7 хоног авахад ерөөсөө 6-аас 8 сар гэдэг. Өдөр болгон 3 цагийг англи хэл зарцуулахад. Яг үнтэй адилхан дунд бол 5-аас 7, агсан дундад 2-оос 3 сар л гэдэг байна. Тэгэхээр яг одоо байгаа төвшингээ мэдээд IELTS-ийн 7 хоног авахд хэрэг хугацаа зарцуулна гэдгийг мэдж байгаа бол тэр үедээ л та шалгалтандаа бүглээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Маш ойлгомжтой энгийн байдлаар тайлбарлаад. Тэгэхээр хүн ер нь хамгийн эхлээд өөрөө яг ямар байдлаар одоо чэйжлэгээ мэдээд за тэгээд дараа нь түндэ төгссөн арга барилаа хэрэглээд өдөрт нэг 2-оос 3 цагийн одоо ихтэй байхад л бараг болно. Ихтэй ер нь бол 2 цагийн хугацаанд цэлээд явах нь. Өөр танаас нэмж хэлэх зүйл байгаа юу? Одоо яг шинээр магадгүй англи хэл сурах гэж байгаа ч юм уу хүүхдүүд бас үдчихэж магадгүй тэдгэр хүүхдүүд тандаа. За одоо нөгөө 10 жил хүүхдүүд 10-11 анги төгсөхдөө гаргадаг бас нэг том алдаа байгаа. Манай шавнар бас их асуудаг. Нөгөө gap year авах уу авахгүй юу гэд. Тэр нөгөө одоо үеийн 10 жилийн өмнө 15 жилийн өмнө бол gap year-ыг авахд айгүй боломжийн байсан. Мэдээлэл жоохон одоо хумийтайсэн тий. Интернет, компьютерийн хэрэглээ жоохон бага байсан учраас. Одоо яг ингээд мэдээлэл ийм одоо түгээмэл байхад gap year авна гэдэг маань эргээгээ танд нөө сул тал болох боломжтой байдаг. Гэхдээ яг одоо энэ жил 12 дугаар ангийн хүүхэд 2022 онд гадаадд сурахыг хэрвээ хүсэж байх юм бол яадаг бах нөө 11 дугаар ангиас эхэлж бэлдэх хэрэгтэй байдаг. Шалгалтуудаа. 11 дугаар ангид байхдаа шалгалтуудаа бэлдэж эхлээд 12 дугаар ангидаа орох жилийн 10 сард гэхэд бүх юм чинь бэлэн байж идэж ямар ч gap year авахгүйгээр гадагшаа явж чаддаг. Тэгэхээр энийг мэдгүй улмаас манай 10 жилийн хүүхдүүд маань gap year маш их авах болдог. Тэгээ gap year-ыг нэг авсан үедээ бас нөгөө gap year авсан тэр 11 дугаар сардаа бас өчөх ёстой гэдгийг мэдгүй учраас бүр ингээ 2 жил нөгөө алдах тохиолдол байгаад идэг. Тэгэхээр хүүхдүүдэд зориулж хэлэхэд хэрвээ чи гадаадын ихтэй сургуулиудад сурах гэсэн мөрөөдөлтөй байдаг бол ерөөсөө аль болох эрт бэлдэж эхлэх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Англи хэл сурж байгаа хүмүүст нэг анхааруулах зүйл нь юу гэнгүүт ерөнхийдөө эхлэх нь хамгийн чухал эхний алхам. Зүгээр л эхэл. Яг одоо манай эрхээгийн хэлдгээр те маргааш нөгөөдөр 7 хоногийн дараа гэдэг маань нөгөө наадмынхаа хойшоор цагаан сарын буудсны хооронд эргэлдээд ингээ 2-3 жил өнгөрчин. Тэгэхээр та бүхэн ерөөсөө л өнөөдөр ч юм уу маргааш л хэрэггүй зүгээр л өнөөдөр л эхэл гэж хэлмээр байна. Өнөөдөр эхлэхээ мэдж байгаа бол та general англи хэлнээс эхэлж бэлдүүл илүү үр дүнтэй. Яг үндсэн basement суурнасаа гэсэн үг. За тэгээд яг нөгөө 10 жилийн сургууль төгсөж байгаа ерөнхий боловсролын сургуулийн нэрээ төгсөж байгаа хүмүүсийн хувьд юм бол гадны ихтэй сургуулиас бас тэтгэмж тэтгэлгээр бас ингээд суралцах хэмжил их байдаг шүү дээ. Тэгэхээр төгсөх ангидаа та гівгэн шийдээд энэ шийдвэрээ гаргах юм бол 2-3 жил ингээд алдах нь шүү. Аандаж нэг жил алдна. Тийм учраас дөнгөж яг ахлах ангидаа орж ирэл аль улс руу ямар сургууль вэ гэдгээ аль эртнээс л ерөнхийдөө судлаад боломжуудаа хараад тэгээд тэр боломжийн бас бүрдүүлэхийн тулд их олон шалгуурууд байгаа шүү дээ. Англи хэлний мэдлэг тэр тухайн улс орны нийтлэг хэлний мэдлэг гэж бас шалгалт байгаа. Манай хүүхдүүдийн яг хамгийн том гаргадаг алдаа, эцэг эхчүүдийн гаргадаг алдаа нь яг нөгөө Монголын боловсролын нөгөө сургууль эхэлдэг хугацаатай андуураад идэг. Бид нар чинь яг 6 сар төгсөөл 9 сар гэхэд ингээ 3 сарын дотор болоод орчдөг тийм. Гэтэл гадны холонгод одоо Америкийн нэгдсэн улсын холонгод 11 сараар early birds буюу хамгийн ихний юугаа эхэлж идэг. Одоо сургуулиудынхаа материал хүлээж авах хугацаа нь эхэлж идэг. Тэгэхээр яг ингээд чи 12 дугаар ангийн яг 9 сарда орсон бол 11 сар гэхэд чиний бүх юм бэлэн байж байгаа хэрэгтэй болдог тийм. Австрали руу болонгод австралч нөгөө
одоо эсэлттэй байдаг. Тэр нь болохоор 2 сар 6 сард байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө бас эсэлтийнхээ нөгөө процесс нь хизээ эхэж чинь дуусч ийна мэдчих юм бол IELTS-ийн оноо одоо SAT-ийн оноо гэдэг юм уу тэр олон улсын шалгалтын оноонуудад урьдчилаад бэлдэх ёстой. Одоо зөвлөхийн бол дор хаяж 9-р анги 10-р ангиас эхлүүл илүү үр дүнтэй. Зүгээр одоо юу гэдгийг ажил мэргэжлийн онцлогоос сурах гэж байгаа хүмүүсийн хувьд бол би бас яг олон улсын стандартлагдсан шалгалтад бэлдээрэй гэж зөвлөдөг. Манайхан болохоор зүгээр нэг бизнесийн англи хэл ч юм уу эсвэл өөр англи хэлийг ингээд сураад ангууд зүгээр чадварууд нь яг хөгжиж өгдөггүй. Яг зүгээр ерөнхий англи хэлний мэдлэгийн дөрмийн хүрээнд л одоо нэмэгдээд байдаг. Гэтэл яг уншихтаа ямар байна, сонсохдоо ямар байна, бичихдээ ямар байна, ярихтаа ямар байна гэдгийг нөгөө сул орхичоод байдаг. Тэгэхээр айл болох нөгөө юм чадварт одоо суурилсан хичээлүүдийг үзүүл илүү үр дүнтэй гэж боддог. За танд маш их баярлалаа. Тун ойлгомжтой байлаар тайлбарлалаа. За бид таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За манай Infinity English маань EA-шийн сургалтыг одоо давхар явуулж байгаа. Тэгэхээр 10 жилийн төгсөх ангийн 12 дугаар ангийн хүүхдүүд маань манай энэ сургалтанд хамрагдахыг хүсвэл энэ доорх утсуудаар мөн холбогдоорой. Мөн хамгийн сайхан гоё мэд энэ манай EA-шийн сургалт маань 1 сар хагас нь 250 мянган төгрөг байдаг. Энэ маань бүр 50% буугаад 100 аринка алдсан байгаа шүү. За тэгээд баяртай.